Энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн залуу бизнес эрхлэгчид, Монгол Солонгосын бүтээлч хүмүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-интэй Монгол Солонгосын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн тэлэх, хөгжүүлэх талаар ярилцаж байсан санаануудаас маань өнөөдөр нэгэн хэрэгжих алхмаа эхлүүлж, залуу энтерпренеруудын Улаанбаатарт цуглан зөвлөж байгаад би хувьдаа маш их баяртай байна. Хоёр орны уламжлалт харилцааг шин шатанд гаргаж, шин эрч хүчийг авчрах залуус маш их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэж явдаг. Аливаа шинжлэл, өөрчлөлтийг шинэ хүмүүс л хийдэг юм аа. Залуус бол шинжлэлийн хөдөлгөгч хүч нь байдаг. Амжилт хүсье. Эрчимтэйгээр өөрчлөгдөж буй эрхийн хөгжлөөс хоцрогдсон хойш сууж буй Монгол улсын эдийн засгийг эрчимжүүлэх, орчин цагийн хэмнэлд оруулахад Монгол Солонгосын залуу энтерпренерүүдэд өөрсдийн хувь нэмрийг оруулах цаг одоо тууж иржээ. Хараад шүүмжлээд суух нь залуу хүмүүст дэндүү хангалтгүй байдаг. Та нар өөрчлөхгүй бол хүмүүс өөрөө аяндаа өөрчлөгдөнө гэж байхгүйг бас ойлгож хичээж сонсч явах хэрэгтэй байна. Тийм учраас залуу хүн зайлшгүй байдаг чухал чанар болох өөрчлөлт, эр шинжилэлт, тэмүүлэх чанараа улс орныхоо хөгжлийн төлөө, үндэснийхээ сайн сайхны төлөө чинээнд нь тулдал ашиглаарай гэж та бүхнээс хүсье. Энэ уулзалтын дараагаар юу болох тухай буюу одоо бид нар юу зорж байгаа тухай та бүхэнд би нэлээд сонирхолтой байж магадгүй мэдээллийн чанартай хэдэн зүйл хэлье. Өнгөрсөн жилийн Оросын холбооны улсын Владивосток хотноо уулзахдаа Солонгосын ерөнхийлөгчтэй уулзаад Солонгос Монголын хооронд бол иргэдийн харилцаа бол асар өндөр хэмжээнд байдаг. Солонгос хэлээр ярьдаг 100 мянгаас дээш одоо залуучууд хүмүүс байдаг. Солонгост ажилладаг 40 орчим мянган хүн байна гэдэг маань биднэрт энэ бизнес хамтрахад боловсон хүчний асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Иймийн тулд та бид хоёр яах ёстой вэ? Ерөнхийлөгч нарын ивэл дор Монголд байгаа энэ боломжит бизнесийн санааг танаад байгаа Солонгосын залуучууд хамтраад нийлээд төслөө зохиогоод судалгаагаа хийгээд экспортын чиглэсэн том салбаруудыг нээе гэсэн ийм санал дээр нэгдсэн юм аа. Энд өнөөдөр зөвлөхүүдэн төлөөлөгч нар нь ирсэн байна. Энэ юу гэж байна гэхээр өнөөдөр Монгол орны хувьд бол уул уурхаагаас бусад бараг бүх салбар хоцрогдсон буюу одоо ямар төвшөнд байгааг та бүхэн өөрсдөө мэдэх баг. Намайг бизнесээс улс төрлөө орсон гэдэг та нар мэдэх учраас бизнесийнхний боломжийг хангахын тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаамаа. Баярлалаа. Маш анхааралтай сонс. Өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбар ямар байгаа вэ? Манай аюул жуулчлалын салбар ямар байгаа вэ? Манай бусад боломжит экспортын хувилбарууд ямар байгаа вэ гэдэг та нар надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. Олон жил ярьсан. Зөвхөн хөдөө аж ахуй буюу малын маань тоо толгой сая 80 сая толгой төрлөө. Бид нар баруун аймагуудаараа исламын улстай хэл залгадаг. Тэнд ямар зах зээл байдаг? Бог малын хоньны махны зах зээл байдаг. Хөдөө аж ахуйн салбараа дагнахад бид нар жилдээ зөвхөн ноолуурын салбараас 2 тэрбум орчим доллар олох юм судалгааг бид нар хийсэн. Ноос маань 50 мянган тонн хүргэж болж байна. Арьс шир маань 10-аас 15 сая толгой малыг нядлаа тэндээс гарсан арьс ширийг боловсруулах бүх судалгаануудыг хийсэн. Аюул жуулчлал гэж нь өнөөдөр бид нар жилдээ 400-аас 500 мянган жуулчин авч яана гэж нь энэс хэдэн гаднаас ирж байгаа ажилчид хэдэн олон удаага орж ирж байгаа зочноо бид нар тоолж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ бол аюул жуулчлалын салбар маань мөлхөө хэмжээнд байна гэдэг дээр бол та нар бидэнтэй санал нэгтэй байгаа. Өнөөдөр энэ том уудсан газар нутгаа бид нар дэд үтцээр логистикээр холбоод энэ их ариун түүхээ гадныхан танилцуулах юм бол жилдээ нэг 1 саяас 10 сая жуулчин хүртэл хүлээж авах боломж бол бидэрт байгааг сая манайхан судалсанаагаа бид нар та бүхэнд танилцуулах байхаа. Тэгэхээр энэ боломжуудыг судлахад юу хэрэгтэй вэ? Мэдээж судалгаа, мэдлэг, туршлага. Дараагийнх нь юу вэ? Хамгийн чухал юм нь money, санхүү.
Өнөөдөр манай арилжааны банкуд ямар мөнгө өгдөг вүлээ? Хэдэн хувийн хүйтэй мөнгө өгдөг вүлээ? Энэгээр аж үйлдвэр буюу бусад удаан хугацааны чиглэлийн хөгжлийн бодлого бол санхүүжүүлж чадахгүй тийм ээ. Тэгэхээр яах вэ? Тэгэхээр эхний алхмыг сая хийсэн. Ямар алхам хийгдлээ? Их хурл хэрүүл уралтай ч гэсэн сая 2019 оны төсөв батлагдахад төсвийг хориг тавьсан тийм ээ. Санаж байна уу? Та нар ингэ мэдээлэлээс хацраа энэ төсвийг хориг тавьж байгаад хэрүүл уралтай ч гэсэн их хурлаар хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд 500 тэрбум төгрөг сүүлийн 28 жилд байгаагүйгээр энэ салбарт шийдэж өгсөн. Хориг таваад хэрүүл урал болоод ясныг та нар энэ залуучуудаас ажиглах хэрэгтэй байна. Энэ мөнгө бол өөрөө хүүгэн мөнгө. Тэгэхээр энэ хүүгэн мөнгө юунд чиглэх вэ? Хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн салбарт. Хүүгэн мөнгө удаан хугацаагаар ороод ирнэ. Буюу 19 оны төсөвт дахиад ийм хэмжээний мөнгө суулгаж болно. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ том салбар буюу бидний малын тоо толгой 80 сая хүрлээ гэдэг ноолуурынхаа бид нар дэлхийн ноолуурын түүхийн эдийн 55% гаргаж яах гэж байна. Харамсалтай нийт ноолуурынхаа 20% нь бүтээгдэхүүн гэдэг. 50 мянган тонн ноос хоньноос авах боломжийг бид нар ашиглаж чаддгүй. Дөнгөж 20 гарны авдаг. Арьс ширээний үн 500 төгрөг өлөнтэйгээ болсон. Түргэн гом 2500 төгрөг байдаг. Тэгэхээр арьс ширээ боловсруулах өргөн боломжийг бид нар ингээд гаргаад хаяад байна гэдгийг энэ 19 оны төсвийг хориг тавьж ээж улсын хурлаар хэрүүл уралдаагаар 500 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ доллар руу шилжүүлэх юм бол 200 сая орчим доллар. Энийг энэ хөдөө аж ахуйн салбар залуучууд руу энэ аж үйлдвэр хийх зориулах ёстой мөнгө. Энэний дараа дахиад аялал жуулчлал. Тэгэхээр Солонгостой яагаад хамтарч байна вэ гэхээр Солонгост өнөөдөр энэ аж үйлдвэр экспортыг энэ стартапыг дэмжсэн бусдаа банк мөнгө байдаг. Хэрвээ бид нар 200 сая доллароо 20% гэх юм бол тэрний 80% буюу 800 сая долларыг энэ та нарын уулзж байгаа энэ зөвлөгөө амжилттай болоод цаашдаа явах юм бол энийг босгож болно. Энийг хоёр ерөнхийлөгч ивэлдэ авч болно. 30% гэж бодох юм бол 700 сая доллар, 40% гэж бодох юм бол 600 сая долларыг нийлүүлээд тэрбум доллар хүртэл тийм фондыг энэ салбаруудад яагаад бид нар гаргаж болдгүй юм бэ гэсэн ийм санааг эхлүүлэх гэж та бүхэн цуглаж байгаамаа. Ингээд энэ ярианууд уулзалтуудын үеэр танилцуулгууд явах юм байна. Аялал жуулчлалын салбар дээр судлагдсан зүйлүүд, хөдөө аж ахуйн салбар дээр судлагдсан зүйлүүд, тэгээд өндөр технологитой холбоотой зүйлүүд ингээд судлагдаад явна. Тийм учраас энэ аж үйлдвэр буюу Монгол орны экспортыг дэмжсэн энэ салбар дээр Солонгосыг бид нар урьж оруулж байгаа юм. Яагаад гэвэл түрүү хэлсэн бид нар Солонгост ажилладаг, Солонгос хэлээр Солонгостой компанид ажиллаж байсан энэ боловсон хүчнүүд байна гэдэг маань бид нар цаашаа явна. Нөгөө талдаа Солонгост байгаа дутуу зүйл нь дээд сургууль төгссөн залуучууд нь ажлын байргүй байна. Ажил олдохгүй байна. Өнөөдөр ажилгүйд Солонгост маш өндөр болсон. Эрчим хүчний зардал нь маш өндөр болсон. Хэрэглэгчд очиж байгаа 1 киловатт 20 цент рүү орсон байна. Тэгэхэд өнөөдөр бид нар нүүрсний эрчим хүч, нарны салхины гэдэг маш боломжтой юм хямдхан өртөгтэй тог бид нар гаргаж чадчихна. Тэгэхээр Солонгост өнөөдөр дээд сургууль төгссөн одоо маш авиаслаг залуу шууд ажилд орно гэдэг бол маш хэцүү. Том компанид ажилд ордог. Тэндээ 5 жил, 10 жил, 15 жил, 20 жил ажиллаж дараагийн шат руу байх хэрэгтэй. Тэгэхээр тэнд байгаа Солонгосын санхүү болон боломжит хувилбарыг Монголд байгаа энэ боломжит зах зээлтэй холбоё гэсэн санааг яриад байгаамаа. Тийм учраас энэ зөвлөхүүд нь ирсэн байгаа энэ тал дээр бол энэ ажиллагааг дэмжиж Монголд ийм уулзалтууд боллоо гэдгийг хэлэх баг. Бид нар юу ч хүмүүс алга тосч байгаа биш. Сая их хурлаар хөдөө аж ахуйн салбар шийдсэн 500 тэрбум төгрөгтэйгээ сууж ин танай хос энэ фондон дээр мөнгө гаргаарай. Ингээд явах юм бол бид нар боломжуудыг судлаад экспортыг чиглээд Монгол орны эдийн засагт та бүхний хийж байгаа үйл ажиллагаа төлхөө орж ирнэ гэсэн ийм санаа юм аа. Тэгээд уулзалт зөвлөгөөний амжилт хүсье. Зөвлөгөөндөө та бүхний идэвхтэй оролцоорой гэж хүсье. Баярлалаа.